Шим ертөнц баримтат киноны Сараан зурлыг та бүхэн хүлээн авч үзэж байна. Манай оронд ургадаг Сарааны зүйлүүд бүгдээрээ Монгол орны ой бүсэд ургадаг. Үүний нэг нь миний яг урд байгаа Буржгар Сараан гэх энэхүү гоёмсог ягаан цэцэг. Үүнтэй яг адилхан төмсний улаан гэж нэрлэдэг монголчуудын сайн мэддэг бас нэгэн цэцэг байдаг. Үүнээс гадна дагуур сараан, буушийн сараан гэх мэтлэн Монгол оронд ургадаг олон зүйлийн сарааныг Шим ертөнц шинжлэх ухааны цувралаас та бүхэн хүлээн авч үзээрэй. Сараан бол үзэсгэлэнтэй өндөр том цэцэг. Монгол оронд одоо сараан, буржгар сараан, дагуур сараан, буушийн сараан, бутааны сараан гэсэн 5 зүйлийн сараан ургадаг. Эдгээр 5 зүйлийн сарааны 2 нь нэн ховор, 2 нь ховор, 1 нь элбэг гэсэн ангилалд багтдаг. Амар амгалангийн бэлэгдэл болсон энэ сайхан цэцэг дэлхий дээр зөвхөн Аз төв, Сибирт ургана. Эдгээр цэцэг Монгол орны Хинти хангаан нуруу, Хөвсгөлийн улсын тэр бүрхэн очдоггүй зэлүүд газарт мод бутны сүүдэр бараадан ургана. Балт ургамал учраас зүгий, хидгэн, эрвэхэг гэх мэт бал тоос цуглуулдаг ургамлын хоол болно. Том гой цэцэгтэй учраас дэлхийн олон оронд сарааныг тармилжуулах, эрлийцжүүлэх зэргээр хот суурингийн ногоон байгууламж бэлэг дурсгалд өргөн ашигладаг. Сарааны 15 төрлийн сараан байдгаас Монгол оронд ургадаг 5 зөв сараан байдгаа. За дээрээс бол дагуур сараан, одой сараан, буржгар сараан, бутааны сараан, нэг нь бол буушийн сараан гэсэн ийм 5 зүйл сараан бол Монгол оронд ургадаг. За эдгээр нь бол Монгол орны ургамал газар зүй 16 тойргийн одой сараан 8 тойрог, дагуур сараан 3 тойрог, буржгар сараан 6 тойрог гэх мэт тойрогуудад ургадаг. За эдгээр нутгууд нь бол бас төдийлөн тархац нутг нь их олон нутгийг бол хамардаггүй. Зарим нутгуудад бол цөөхөн төдий тархац багтай байдаг. Дагуур сараан, буржгар сараан бол нэн ховор ургамлын төрөлд багтдаг. Одой сараан нь бол тархалт элбэгтэй. За бидний сайн мэдэх уулын цагаан төмс гэж ярьдаг нутгийн нэршлэр бол нэршлэгдсэн төмсний булцуутай юм ургамлууд байдаг. За эдгээр ургамлын Хөвсгөл, Хинти, Хангай, Монгол дагуур, Их Хянган, за дундад талах дорнод Монгол ховд гэсэн ийм ургамал газар зүйн тойргуудад тархдаг юм онцлогтой. За ургах орчин гэвэл бас их онцлог шинжтэй Монгол оронд ургадаг ургамлуудыг экологийн 19 бүлэгт хуваадаг. Уулын ингэр тэр дулаан газар чиглэгдүү юм газар ургадаг. За эдгээр ургамлууд нэр нь бол гол төлөв ойн цорхой, уулын ингэр ийм арга газруудаар ургадаг. За зарим нөхцөлд бол бас эсрэг газар ургадаг ийм онцлогтой ургамал байгаамаа. Дагуур сараан бол Азийн хойд хэсэг Сибирт ургадаг цэцэг. Энэ сайхан цэцэг Монгол орны байгаль дээр устж байгаа юм. Тиймээс нэн ховор гэсэн ангилалд оржээ. Хинти, Монгол дагуур Хянганд нарс шинсэн ой, сөөгөн ширэнг, ойн зах нугад зэрлэг дагуур сараан ургана. Дагуур сараан 40-80 см өндөр ургадаг. Зэрэгцээ зогсоход насанд хүрсэн монгол хүний бэлхүүсээр татгаар өндөр. Цэцгэнч босоо ургадаг онцлогтой. Том улаан дэлбээ нь өөрийн ирэхгүй харц булаан. 6 дугаар сарын 20-оос 7 дугаар сарын 10-д хүртэл цэцгэлнэ. Булцун үндэстэй 2.5-аас 4 см урт булцуутай. Үр болон булцуугаар үрждэг. Дагуур сарааныг Английн ургамал судлаач Джон Биллендинкер Lilium pennsylvanicum гэж нэрлэжээ. Гэхдээ дагуур сараан Сибирээс гаралтай тул олон судлаач Lilium pennsylvanicum гэдэг нэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс гарал үүслийнхэн дагуу Lilium dauricum гэж нэрлэдэг. Зарим улсад Сибирь сараан гэх нь бий. Зэрлэг дагуур сарааныг Сибирь, Оросын Алс орнод, Монгол, Зүүн хойд хятад, хойд Солонгос, Японы Хоккайдо арлаас харах боломжтой. 30-аас 70 см урт иштэй, 25 см том цэцэгтэй. Тод улаан цэцэгтэй энэ ургамлыг Япончууд 300 жилийн өмнөөс эрлийцжүүлэн сарааны өөр олон өнгийн сорт гарган авч гудамж талбайдаа тарьж байна. Харин манай улс зэрлэг дагуур сарааны булцууг 2002 онд Хинти Хянганаас ботаникийн цэцэрлэгт авчран тармилжуулан судлахад тармилжих бүрэн боломжтой гэсэн үр дүн гараад байгаа юм. Дагуур сараан маань одоо Монгол орны Хинти, Хянган Монгол дагуурт ургадаг. Эндээс эдгээр болохоор зэрэг одоо Сэлэнгэ аймгийн Шарын гол бас өөр буцуугаар навчсан монд орнотын аймгаас бас цуглуулсан дээшчүүд байгаа л 2002 он, 2003 он, 2006 он, 2008 онд одоо ингэж цуглуулга бүрдүүлээд одоо 10 гаруй жилийн
лийлэм дагуур хөмийг бол үржүүлээд бас өөрийн нөөц, буцууны нөөцийг бол бүрдүүлсэн. Одоо яг ингээд тармил нөхцөлд харахаар зэрэг одоо энэ яг байгаль дээр байгаа ургамлаасаа яг нөгөө тармил нөхцөлд ургаж байгаа нь өндөр цэцгийн одоо нэг ургамал дээр байгаа цэцгийн тоо нэмэгдэх тий. Тэгээд цэцгийн хэмжээ бас том одоо овор ихтэй ч гэдэм үү. Энийгээр одоо яг нөгөө энэ одоо ботаник цэцэрлэгийн энэ тармил нөхцөлд бол одоо бүрэн тармилжих боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан. Тэгээд ерөнхийдөө одоо яг харагдж байгаах одоо ургамлын өндөр гэдэг чинь яг нөгөө байглаасаа бол илт одоо өндөр. Тэгээд нэг ботонд их цэцгийн тоог нь 30-нд одоо 3, 4, 6, 7, 8, 9, 10, 11 орчим 12 гэх мэтлэнгээр яг байгалийнхаас одоо цэцгэлийн нөгөө чимэглэлийн хугацаанаас ингээд нэлээд нэмэгдэж байгаа юм талууд бол ажиллагдаж байна. Тэнтэй аймгийн Хэрлэн Баян улаанд дагуур сараан, нэн ховор ургамал болох дагуур сараан, буржгар сараан, одоо сарааныг бол тармилжуулж тодорхой хэмжээний плантац бий болгож одоо үрийг үржүүлээд дагуур сарааныг бол ер нь навчны паренхимис одоо навчны анатомийн бүтэц иш навчныхан тэр дотоод бүтэц рүү орж судалгаа хийсэн юм судалгааны олон судлаачдын гэсэн үр дүнгууд байдаг. Навчин бол гомогийн хэлбэрийн бүтэцтэй ногоо мөглөх хэдэн 8-аас 11-ээр байрласан дугуйдын хэлбэртэй нэг төрлийн хөвсгөр эдэс бүтсэн гэж энэ судалгааны үр дүн гарсан байдаг. За тэгэхээр зэрэг ер нь бол тармилжих боломжтой 16 гэсэн үнэлгээ авсан. Энэ үнэлгээг бол бид нар 5-аас 9, 9-өөс 14, 15-аас 18 гэсэн баалын үнэлгээг өгдөг. За энэ баалын үнэлгээ нь бол ган хүүтэн тэсвэрлэх, өвчин гортон нэрвэдэлт, тэгээ сэргэн ургах чадвар, үрээр ургах чадвар, одоо ургал эрхтнэр ургах чадварууд дээр нь үнэлгээ өгöd тэгээд 18 гэсэн дээдлийн оноо авсан тохиолдолд ургах бүрэн боломжтой гэдэг. За энэ дээр бол дагуур сараан, одоо сараан бол үрээр үржих боломжтой, ургал эрхтнэр үржих боломжтой гэсэн судалгааны үр дүнгууд гарсан байдаг. За эдгээр ургамлуудын 108-аас 110 хоногт бол ургамал ургалтын хугацаа гүйцэтгэг. Мянган үрийн жин бол 5.6-аас 2 г жинтэй байдаг. За судалгааны жилүүдэд бол ер нь нийт дагуур сарааны бид нэр 500 г үрийн нөөцийг бий болгож авч бүрдүүлж ирсэн бол хээрийн бүсэд болон төвийн бүсэд тариалахад бол ерөнхийдөө орчин зүйн нөхцөлийг бид өөрсдөө зохиомжтой орчныг бий болгоод хөрснийхөө тэр үржил шимийг дээшлүүлэх тусгай тариалах технологи, хөрс боловсруулалтын технологиудаас шалтгаалаад тармилжуулахад айлч бүсэд ургуулах боломжтой байна гэдэг үр дүн гарсан байдаг. Нэн ховор ургамлуудыг бас ховрдлын зэрэгээс гаргах гэж судалгааны багийнхан олон жил ургамлуудыг тармилжуулах судалгааны ажлууд хийж байгаа. За өвгөрөө Хэнтэй аймгийн Хэрлэн Баян улаан буюу хээрийн бүсд анхны цэцэрлэг төрөлн байгуулсан байдаг. Монгол орны ховор ургамлын тоонд багтсан сараан хоёр зүйл бий. Үүний нэг нь буушийн сараан. Энэ цэцэг зөвхөн хянганд дунд зэргийн гэрэлтэй багахан сүдэртэй газарт ургадаг. Харьцангуй богино настай 5-7 жил насалдаг. Чийг сайтай, үржил шимтэй, хит хүчлэлэг биш хар шорон хөрсөн дургана. Булцуу болон үрээрээ үрждэг. Дэлхий дээр Сибирийн зүүн хэсэг, Алс орнод Монгол Хятадын хойд хэсгээс энэ цэцгийг байгаль дээр харж болно. Цаг агаар хурд унцны байдлаас болоод цэцэглэх хугацаа нь харилцан адилгүйч дунджаар 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 1-ний хооронд цэцгэлдэг. Харин тармилжуулсан буушийн сараан дэлхийн томоохон ботаникийн зарим цэцэрлэгт бий. Тухайлбал Санкт Петербургийн ботаникийн цэцэрлэгт буушийн сарааныг 1740 онд тармилжуулжээ. Манай улсын шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт буушийн сарааныг тармилжуулах судалгааг 2002 оноос хийж байна. Оросоос тармилжуулсан буушийн сарааныг 1 грамыг нь 25,000 рублээр худалдан авч болно. Байгалийн ургамал тармилжуулан зардаг мэрэгчлэтнүүд цэцгээ бүхлээр нь грамлан зардаг. Ингээд нэг ширхэг буушийн сараан 1-4 грамм буюу 50-аас 100,000 рублийн үн хүрдэг юм байна. За энд бас яг одоо бид хэд бас цэцэрлэг дээр нөгөө цуглуулга бүрдүүлэхдээ бас төрлийн хэмжээнд бас цуглуулга бүрдүүлж байгаа. Одоо энд бас сарааны төрөлцсөн цуглуулгыг бас бүрдүүлээд яг энэ хэсэгт болохоор зэрэг одоо лийлэм дагуур хүн буюу дагуурын сарааны цуглуулга нэлээд сайн үржүүлээд бас өөр олон буцуугаар үржүүлж байна. Сарааны төрөлцсөн цуглуулга дээр бол 5 зүйлийн сараан ботаникийн цэцэрлэг дээр байж байна. 3 сорт бас гадны одоо 3 сорт нутагшиж байна. Төрөлцсөн цуглуулга дээр. Тэгээд лийлэм дагуур хүн байж байна, лийлэм пушаниум байж байна. Одоо бас нэн ховор ургамал, лийлэм мартагон байна, лийлэм патанины одоо 2014 оноос эхлээд тармилжлах судалгаа хийж байгаа. Энэ
лилиум ботанины бол яг инжлээс эхлээд одоо яг цэцэглэх одоо бундуу үүсэх шатанд одоогийн байдлаар бол яг бундуучдын шатанд явж байна. Монгол болон Хятадын хойд хэсгийн толгодын бэл ойн захад Бутаны сараан ургана. Манай орны Монгол дагуур Хянган, Дорнод Монголд Сэрэг шинсэн ой, Төгөл Сөөгөн ширэнг, Хадны хормой Чулуутай ангирт Бутаны сараан таарна. 7 дугаар сард цэцгэлдэг. 8-аас 9 дугаар сарын хооронд үрлэнэ. Мөн булцуугаараа үрчдэг. Олон шалтгаанаар ургах нь муудаж байгаа учраас Бутаны сарааныг Монгол улсын улаан номонд оруулжээ. Сараан гэдэг ургамал бол уламжлалын тодорхой хэмжээнд хэрэглэж ирсэн байдаг. Манай ахантай холбоотой 4 үндэс бидром алтан хадмал зэрэг номнууд бол тэмдэглэж бичигдсэн байна. Сараан ургамлыг монголчууд одоо сараан уу абихийг төвдөр нэлдэг. Тэр зүйлийг бол нэлээд өргөн сонирхож судалж ашигласан байна. Энэ сарааны ургамал нь бол уламжлалын хойно заалтаараа шархыг ангааж, яс залгах, шар усыг хатах, халуун бууруулах зэрэг юм заалттай байдаг. Өчүүхэн гашуун амтлаг амттай, хуурай мохдог чанартай гэж. Тэгээ уламжлалын хойно энэ ургамал аливаа зүйлийг амтаар нь үнэлж зэрэндэг. Тэгээ амтын ойлголт бол маш чухал болж ирдэг. Тэгээ уламжлалын хойно заалтаар үзэхээр энэ ургамал бол цус тогтоохтой онцгой заалт байхгүй. Зүгээр нарийн хөөгд үзэх юм бол тэр нуугдсан халууны арилгана гэдэг нь мөсгөж цус тогтоо үйлчлэгийг нь олсон болов уу гэж боддیں۔ Монгол оронд ургадаг 5 зүйлийн сараан цэцгийн дотроос монголчууд одоо сарааныг танина. Одоо сарааныг ургамлын мэргэжилтнүүд нарийн навчид сараан гэж нэрлэх нь бий. Бусдыгаа бодвол нарийнхан навчтай Монгол орны уулархаг газраар харьцангуй элбэг. Манай орны хөвсгөл, Хинти, Хангай, Монгол дагуур, Хянган, Дундад талах, Дорнод Монголд уул толгодын наран дээврэнгэр нугатхээр заримдаа элсэрхэх хөрсөнд ургана. Одоо сараантаас Монгол, Сибирь, Оросын алс орнод, хойд Солонгос, Хятадын хойд хэсэгт таарна. Цагаан төвчний хүүхдүүд ялгаж иддэг. Тэр нь бол бас нэг жоохон тийм сахар их агуулсан. Тэр утгаараа бол яг шимт жилтэй маяг үйлчлэг үзүүлдэг. Тэгээ энэ ургамлын 3 хэсэг нь 3 өөр үйлдэлийг заасан байдаг. Жишээлх юм бол үндэс нь бол хорон өвчнүүдийг арилгана гэж. Навч нь бол шарх усан хаванг ангаана. Үр нь бол толгойн өвчин бол нуугдсан халууны арилгана гэж. Тэр утгаараа бол яг тэр булцуу шиг жижигхэн өөр үндэсийн баг багчсан бид тэр ухаж бас идэж сонирхдаг юм. Гэхдээ их хэмжээгээр биш төрсэн сонирхолтой үүдээ. Тэгж л хэрэгж ирсэн байна. Ер нь бол одоо ховор ургамлуудыг хүмүүс зөв бусаар авч хэрэгэлдэг. За тэгээ ерөнхийдөө бид нар мэддэг эрүүл мэндэд сайн чанарын одоо уулын цагаан төмс гэж ярьдаг. Энийхээ төмсний тэр булцууг наваад хэрэглээд байдаг. Тэгээд ховордлын зэрэгт орчихсон. Тэгээд буржгар сараан, дагуур сараан бол нэг ховор ургамал. Яг гадаад үзмжээр бол өнгөлөг сайхан сарааны төрлийн ургамлууд гоё үзмжтэй байдаг учраас хүмүүс тэр байдлыг ашиглаад үржүүлээд тэгээд ховордлын зэрэгээс гарах боломжтой. Тэгээд тэрнээс бол яг булцууг навцраад энд одоо ахуйн бус аргаар хадгалтын зөв горим технологийн ашиглаагүй нөхцөлд өөрсдөө төөж авчирч хатаагаад зардаг. 3127 жил ургамлаас 350 жил ургамлууд нэг ховор ургамлын жагсаалтанд орчод байгаа нь ургамлуудыг бас нэг ховор ургамлуудын жагсаалт нэмэгдээд байна гэсэн юм тойбромжтой байдаг. Энэ ургамлыг хориотой заалтууд бий. Жишээлх юм бол цусны даралт ихтэй өвчин бол хэрэглэхийг хорьсон байдаг. Атеросклерозтой эсвэл цусны бүлэлт гэсэн тромбофлебит ч юм уу тийм өвчнүүд эсрэг заалт. Тэгэхээр энэ жирэмсэн эмэгтэй залуугаар хэрэглэж болохгүй. Ер нь энэ цус тогтоо үйлдэлийн энийг бол хамаагүй хэрэглэхийг бол хорьсон дээр
энэ эмчийн заалтаар тодорхой өвчний үе заасан тэрний дагуу хэрэглүүл цогцолтой. Тэгэхээр сарааны хувьд бол хүмүүс нэг түүхэн бага. Энэ бол бус дургуул шиг тийм өргөн хэрэглэхэд зориулагдаагүй. Тийм орон бол байна. Одоо сараан 5 зүйлийн сараан дотроо хамгийн намхан нь 20-60 см өндөр ургана. Нарийнхан гүлгэр иштэй 3-10 см урт навч ёстой. Час улаан цэцэг нь гудааж ургадаг, дэлбэн гадагш нумарч иргсэн байдаг онцлогтой. Нэг ишнээс 2-6 цэцэг дэлгэрж баг цэцэг үүсгдэг. 6 дугаар сарын дундаас 7 дугаар сарын дунд хүртэл сар орчим цэцгэлдэг. Хонхорцог нь 2-3 см урт. Булцуу болон үрээр үрждэг. 3-4 см урт цагаан булцуутай болохоор монголчууд үүнийг цагаан төмс гэж нэрлэдэг. Манай улсын ботаникийн цэцэрлэг төрөлнгийн судлаачид одоо сарааныг тармилжуулах судалгааг 2006 оноос эхлэн ботаникийн цэцэрлэгт хийж байна. Туршилт судалгааны үр дүн амжилттай болж тармилжих бүрэн боломжтой тогтоогдоод байна. Цагаан төмсийг бол бас тэр ерөнхийд биеийг сайжруулах тэр утгаар хэрэгжилж ирж байна. 1980-аад оны үед 70-аад оны сүүлчээр хайд багшийн ургуулыг онцолж сонгоод судалсан байна. Химийн судалгааг энэ германчуудтай хамтарч хийсэн байдаг. Химийн голлох найрлага нь бол картиноидууд. Тэр юуны касантин болон капсоурбины эфирүүд эдгээрийг цэвэршүүлэн ялгаж бүтэц байгууллагын тогтоосон. Фармакологийн судалгааг нэлээд өргөн хийж цусны бүлэгнэлтэнд үзүүлэх нөлөөг нь хэд хэдэн фармакологийн аргаар судалсан байна. Судалгааны дүнгээс үзвэл энэ бор тромбины индексийг ихсгэдэг, гепарын төсвөр чанарыг ихсгэх гэх мэтлэн цусны бүлэгнэлтэнд үзүүлдэг нөлөөтэй болгон тогтоосон байна. Тэгээ улмаар тэр газрын дээр хэсэг цэцгийн ялгаа авч тэндээс технологи боловсруулад цус тогтоо үйлдэлтэй энэ мундаг имийг бол гаргасан. Уг им нь бол ялангуяа тэр эмэгтэйчүүдийн өвчний үед одоо мэс засалж байд юм уу цус алдах тийм үед бол илүү үр дүнтэй батлагдсан. Тэгээ ургуулыг судлахаар умайн одоо хааны булчин агшаах, гэлур булчингуудыг агшаах үйлдэлтэй судалгаар тогтоогдсон байдаг. Тэгээ манай улсад бол нэлээд өргөн хэрэгжилж энийг даадаж сурсан. Орчин үеийн зарим эмнэлэг эмч нар бол сураад цус тогтоох үйлдэлтэй нөгөө эмээ танаах хийж яах вэ асуудаг болсон. Тэгээд хүмүүс нэлээд өргөн хэмжээнд хэрэгжилж ирсэн. Одоо ч гэсэн тодорхой хэмжээгээр бол хүрээлэнд үйлдвэрлэж гаргаж байна. За уламжлалт хонд бол энэ яс залгах гэдэг нь тэр хорт бор гэдэг нэг дэвсэн 6 гэж найрлага нэг орсон байдаг. Цус мөн бүшилт 7 гэсэн нэмийн найрлаганд орсон байт юм аа. Буржгар сараан бол төмсний улаан шиг хэлбэртэй атлаа үзмэн ягаан цэцэгтэй. Энэ гоёмсог цэцэг дэлхий дээр зөвхөн Евразид тэр дундаа ойд ургадаг. 70-180 см урт иштэй бусад зүйлийн сараантай харьцуулахад хамгийн өндөр ургадаг сараан юм. Айн баг зэргийн сүүдэртэй хэсэгт үржил шим сайтай чиглэг өрсөнд ургана. Манай орны хөвсгөл Хинтийн улс, Монгол дагуур, Хянган, Ховдын тойрогт энэ цэцэг 6 дугаар сарын 20-оос 7 дугаар сарын 10-ны хооронд цэцэглэнэ. Буржгар сарааныг байгалаас нь авч тармилжуулах судалгааг ботаникийн цэцэрлэгт 2004 оноос хийж байна. Судлаачид энэ цэцгийг тармилжих бүрэн боломжтой гэж үзжээ. Буржгар сараан буюу Лилу мартикон нь Монгол оронд ургадаг нэн ховор өвслөг ургамал байгаа. Энэхүү ургамлыг Монголын ард түмэн маань шар төмс буюу булцуугийн эмчилгээнд хэрэгэлдэг ийм ургал байгаа. Тэгээд энэхүү ургамлыг ургамлын биотехнологийн лаборатори нь 2012-оос 14 он төсөл хэрэгжүүлэн ургамлын эдийн засгийн аргыг ашиглан ургуулах боломжийг нь судалсан юм аа. Энэ метод бол ариун цохис гаргаж авсны дараа
тухайн ургамлыг олшруулах зорилгоор нахаа үүсгэх тэжээлийн орчин мөн үндэслүүлэх тэжээлийн орчныг нь сонгож бичил ургамал гаргаж авсны дараа бол бид нэр экструтер одоо буюу хөрсөн дасгах ажлыг нь эхлүүлсэн байгаа. Тэгээд энэхүү төсөл дууссаны улмаас энэхүү ургамлыг бол цаашид бид нэр өргөжлүүлж акклиматац хийх шатыг нь бол хийж үл амжаагүй. Энэхүү энэ шатыг бол цаашид бол хийх шаардлагатай байгаамаа. Бол ил талбаас шилжүүлж дасгах ажил маань хүндрэлтэй байдаг. За энэ төрөд ургаж байгаа ургамлаа нь өөрөө ариун нөхцөл дээрээс нь чиг ихтэй гэрлийн эрчим бага орчинд ургадаг. Харин бол гадаа болон ил талбайд ургаж байгаа ургал маань өөр агаарын чигшил бага, нарны эрчим өндөр тийм орчинд ургадаг болохоор дасгах шатыг бол ингээд үс шаттай айжмаар хийх шаардлагатай байдаг юм аа. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны А677 дугаар тушаалаар ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг шинжилэн тогтоосон. Үүгээр дагуур сарааныг нэн ховор ургамлын ангилалд оруулж хуурай 1 кг жингэн 216,500 төгрөгөөр, нойтон 1 кг жингэн 112,600 төгрөгөөр үнэлжээ. Буржгар сарааныг нэн ховор ургамлын ангилалд оруулж хуурай 1 кг жингэн 197,300 төгрөгөөр, нойтон жингэн 86,900 төгрөгөөр үнэлсэн байна. Буушин сарааныг ховор ургамлын тоонд оруулж хуурай 1 кг жингэн 162,800 төгрөгөөр, нойтон 1 кг жингэн 84,700 төгрөгөөр тогтоожээ. Ботооны сарааныг ховор ургамлын ангилалд багтааж хуурай 1 кг жингэн 139,200 төгрөгөөр, нойтон 1 кг жингэн 72,400 төгрөгөөр үнэлсэн байна. За манайд бол ерөнхийдөө яг тармилжуулаад бэлэг дурсгалын зорилтоор сүүлийн үед бас ингэдэг хоон ботгон тэгээд бас бие биендээ дурсгаж өгж байгаа. Энэ бол бас дэвшилттэй тал. Тэгэхээр зэрэг манайх яг байгалийнхаа ургамлуудыг авчраад энэ тармилжуулах ажил төдийлөн бас хийгдэг байгаа. Тэгэхээр зэрэг яг хуу Хинтээ аймгийн Хэрлэн Баяулан одоо Улаанбаатар хот дахь солин биологийн хүрээлэнд бол сарааныг үржүүлээд сайхан бас плантац байгуулад явж байгаа. Энэ нь бол бүр одоо бүх өргөн хэмжээний тариалан эрхлээд зарах хэмжээнд бол бас жог байгаа. Тэгэхээр ер нь бол үржүүлж байгаа. Энэ бол бас дэвшилттэй. Ер нь өнгө үзэм сайтай хотын цэцэрлэг төрөлнөн тэгээд жижиг хаавс барилга байгууламж аж ахуйн нэгжийн гадаа бол тарьсан байхад үцгэлэнтэй сайхан цэцэг. За гадаадын ер нь бол 110 төрлийн сараанд байдаг. Эдгээр нь бол дандаа гол төлөө нөгөө сортын төвшөнд төрчихсөн. За тэгэхээр таримлжчихсан учраас булцуугаар нь үржүүлээл тэгээд нөгөө бэлэг дурсгалын баглаа цэцгэнд боогод явдаг. За манайд бол яг тийм баглаа цэцгний юунд бол гадаадаас бас орж иж байгаа. За энэ бол бэлгэнд өгж байгаа. Тэгээд зарим хүмүүс бол лилүм гэдэг ярьдаг. Лилүмийн үг бол айгу гоё үнэртэй таашаал авдаг. Гоо зүүн мэдрэмж гоё байдаг гэдэг хүмүүс дуртай байдаг. La